манай компани худалдаа ажилтны техникээс шалгарсан тэр үйл хөдлөх хөрөнгийн онцлог энтерпренер авсандаа их баяртай байгаа. Энэ бол Монголд анх удаага энэ номинацийг дэвшүүлээд тэгээд анхныхыг авсандаа. Гэхдээ энэ бол зөвхөн бид бүгд юм уу манай компани одоо ололттой амжилт гэж бол бид нар бодохгүй байгаа. Манайх бол хүний нөөцийн хувьд бол одоо Монголын үйл хөдлөх хөрөнгийн худалдааны зах зээл дээр байгаа нийт хүмүүсийн нийт ажил хүчний 30% нь тоогноос гадна бас чанарын хувьд бол өндөр боловсралтай сайн одоо тийм зөв хүмүүсээс бүрдсэн баг байгаа. За юуны өмнө энэ баг хамт олондоо баярлалаа гэж хэлмээр байгаа. Гэхдээ энэ бас зөвхөн бидний амжилт биш. Бид нартай хамтран ажилласан манай үйл хөдлөх одоо хамтран ажилласан барилгын компаниуд байгаа. Одоо жишээ нь одоо үндэсний компаниуд гэхэд бол Bridge Construction, Alta Construction, Zast Construction, Lux House, Destination Mongolia, GD гэдэг энэ компаниуд бол бид нартай хамтран ажилласан. Мөн Dihor, Domus гэдэг Италийн хөрөнгө оруулалттай барилгын компаниуд, Lux гэдэг одоо Хонконгийн хөрөнгө оруулалттай компаниуд энэ бүх харилцагч нарын маань бас хамтын ажиллагааны үр дүн гэж бодож байгаа. Түүнээс гадна бид нар 2011 онд 30 тэрбум гаруй төгрөгийн борлуулалт хийж гүйцэтгсэн. Энэ одоо биднээр үйлчлүүлж манайхаас нь байр худалдан авсан. Энэ худалдан авагч тийм байна. Манай компани мөн харилцагч компаниудын худалдан авагч тийм байна. Бид бүгдийн нийтдээ гаргасан бол амжилтыг одоо худалдаа ажилтны техникээс үнэлсэн гэж бол бид нар бодож байгаа. Ер нь бид нар 4 жил одоо үйл хөдлөх хөрөнгийн зах зээл дээр ажиллахад бол нэг зүйл анзаарэгдсэн эрэлт хэрэгцээтэй байгаа нь үйл хөдлөх хөрөнгийн зах зээл дээрх санхүүгийн хэрэгцээг хангах тийм асар их хэрэгцээ зах зээл дээр байна. Үүнийг бол банкуд дангаараа хэрэгжүүлж хэрэгцээг нь хангаж чадахгүй байна. Яг энэ төрөлцсөн санхүүгийн байгууллага хэрэгтэйгээд тэгээ Монголд анх удаага үйл хөдлөх хөрөнгөөр төрөлцсөн санхүүгийн байгууллагыг бид нар байгуулад үйл ажиллагаанд нь оруулсан. Тэгээд эндээ бол бид нар их баяртай байгаа. Хүмүүст бид нэр зөвлөгөө өгч байгаа. За өснө буу нэтэргээд ерөнхийдөө л өснө гэх юм бол мэрэгжлийн биш байхгүй. Тэгэхээр зэрэг яг ийм үндэслэл учраас төдөн хуваар өснө, төдийд өснө. Энэ хэсэг нь бууж магадгүй эрсдэлтэй. Энэ нь бол эрсдэлгүй гэдэг юм зөвлөгөө байгаа. Зөвлөгөөний дараа бол бид нар нөгөө насаа цуглуулсан хүмүүс худалдаа хийхэд хөрөнгө оруулалт тийм шүү дээ. Хөрөнгө оруулалт хийхэд аль хөрөнгө оруулалт нь зөв, хаашаа хийх ёстой, аль хөрөнгө оруулалт нь буруу, хаашаа хийж болохгүй яагаад гэдгийг бол хүмүүс зөвлөгөө өгөө шийдвэр гаргуулж байгаа. Тэгээд шийдвэр гаргахад одоо жишээ нь баруун өндөр хөгжилтэй оронд бол үйл хөдлөх хөрөнгийн худалдаа гэдэг бол худалдан авч байгаа хүнд мөнгөний олж өгдөг байхгүй. Одоо энгийн үгээр хэлэх юм бол санхүүгийн асуудлын давхар зөв шийдэж өгдөг. Санхүүгийн одоо нэгдүгээрт нь мөнгөний, хоёрдугаарт нь мөнгөн урсгалын зөв зохион байгуулж өгдөг. Тэгээд бид нар Mongolian Mortgage Fund-ыг байгуулснараа ингээд манай үйл ажиллагаа бол ингээд комплектний болж байгаа гэсэн. Бид нар жишээ нь үндэсний хөгжил шинтгэлийн хороо 150 судлаачтай гэж Монгол улсыг бүхэлдэн судалдаг. Манай компани 15 судлаачтай зөвхөн үйл хөдлөх хөрөнгийн зах зээлээр судалдаг гэдэг бол үнэхээр Монгол улсад байхгүй, өөр газар байхгүй тийм судалгааны хүчирхэг баг байна. Үйл хөдлөх хөрөнгийн салбар тал бүрийн мэдээлэл цуглуулan өдөр тутам зах зээлтэйгээ тулж ажиллаж байгаа чадварлаг мэрэгжлийн байгууллагыг түшиж тусалцаа авах нь та бидний хувьд хамгийн оновчтой шийдвэр. Тиймээс худалдан авагч бидэнд үйл хөдлөх хөрөнгөтэй холбоотой бүхий л асуудлыг цогцоорон шийдвэрлэж өгдөг Master Properties компани хамт олондоо улам их ажлын амжилтыг хүснэ. Үйл хөдлөх хөрөнгийн энэ том өрсөлдөөн донд зөвхөн өөрт хэрэгтэй мэдээллийг олж авахд таны цаг зав хийгээд цаашид гаргах оноцтой шийдвэртэй түлхэц болох нь манай нэвтрүүлгийн гол зорилго оршиж байгаамаа. Бидэнтэй хамт байсан үзэгч та бүхэнд баярлалаа. Дараагийн нэвтрүүлгээр иргэн уулзцай үзэгчтэй.